Эрхэмлэгч таахын орой мэнд хүргэе халуун сэдв хөтөлбөр эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр нийслэлийн агаарын бохирдолтой бууруулах асуудлыг хөндөж ярих юм аа. Тэгэхээр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад маш олон хууль тогтоомж баталсан, маш их хэмжээний мөнгийг татвар төлөгчдийн арманаас авч төлсөн байдаг. Гэвч өнөөдөр бодиттой үр дүн ямар байна вэ гэдэг асуудлыг тэртээ нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа хүн болгон хамраараа амьсгалж амаараа амталж бол үндсэндээ бараг мэдж байгаа баха. Өөрөөр хэлбэл нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол иргэдэд мэдэгдэхгүй хэмжээгээр бол буурж чадсангүй гэдэг ийм дүгнэлтийг хинч захын хүн бол хэлэхээр ийм дүр зураг харагдаж байгаамаа. За харин албаныхны зүгээс өгж байгаа тайлбар бол агаарын бохирдол тодорхой хувиар буурсан, нүдэрээ харахад буураагүй хэдэж дотор нь байгаа хортойхийн агууламж бодисууд нь тодорхой хувиар буурсан гэсэн ийм хэмжилтийн дүнгуудыг бол танилцуулаад байгаа юм аа. Гэхдээ өнөөдөр энэтэй иргэд бол төдийлөн бас санал нийлэхгүй байгаа нь хотын гудамжаар яваад иргэдтэй уулзахад бол тэртээ дөрвөө анзаарэгдэж байна. За энэ яг ер нь нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад ямар хэмжээний мөнгө зарцуулсан юм бэ гэдгийг эхлээд харъя. За улсын төсвөөс болон бусад олон улсын санхүүжилт, бусад зээл тусламж гэдэг янз бүрийн хэлбэрээр их хэмжээний мөнгийг бол зарцуулсан байдаг. За 2006-аас 2012 онд улсын төсвөөс Монгол улсыг хөгжүүлсэн нийслэлийн төсвийн хөрөнгөнөөс нийтдээ 12.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. За харин 2010 онд улсын төсөвт 5 тэрбум төгрөг батлагдсан уг хөрөнгийг бол ашиглаагүй учраас дараа жил рүү шилжүүлсэн. За 2011 онд улсын төсвийн тодтоглоор 11.4 тэрбум. За агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн хэмжээ 2012 онд улсын төсөвт 64.8 тэрбум төгрөг бол батлагдсан. Үндсэндээ 2012 онд бол хамгийн их хэмжээний мөнгийг бол баталсан байдаг. Үүнээс дийлийнх нь сайжруулсан 100 нийлүүлэхэд 13.5 тэрбум зарцуулсан. За дулаан цахилгааны хангамжийг нэмэгдүүлэхэд 50 гаруй тэрбум төгрөг гэж байгаа. За 11-аас 13 онд мянганы сорилтын сангийн хөрөнгөөр 32 сая Америк доллар батлагдаж зарцуулалт хийгдсэн гэсэн ийм тоонууд бол харагдаж байна. Тэгэхээр энэ бол багагүй хэмжээний мөнгийг зөвхөн утааг бууруулахад, агаарын бохирдлыг бууруулахад бол зарцуулсан байна гэдэг юм зүйл харагдаж байгаа. За дээрэс нь улсын хурал засгийн газраас хангалттай хууль баталж, хангалттай засгийн газрын журам тогтоолуудыг бол гаргасан байж байгаа. За хууль тогтоомж захирамжийн хэмжээнд аваад үзэх юм бол агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай засгийн газрын 218 тоод тогтоол 2007 оны 9-р сарын 5-ны өдөр батлагдж байсан байна. Агаарын бохирдлыг бууруулах талаар ойрын хугацаанд авах зарим арга хэмжээний тухай засгийн газрын 14 тоод тогтоол гэдэг. За гэх мэтчлэн ингээд маш олон тогтоол их хурлын шийдвэр юмнуудыг бол дурдж болно. Гэхдээ энэ тогтоол шийдвэр юмнууд маань хэрхэн яаж хэрэгжвэ гэдгийг яг хэмжиж үндсэндээ хэмжигдэхүүнээр хэмжээд хүмүүст ойлгомжтой байдлаар тайлбарлаж хэлэхэд үнэхээр ийм төвөгтэй ийм тогтоол хууль тогтоомж шийдвэрүүд бол харагдаж байгаа маа. За агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо гэдэг ийм зүйлийг бол Монгол улсын ерөнхийлөгч санаачлаг гаргаж бол байгуулсан байдаг 2011 онд. За 2011 онд байгуулсан энэ үндэсний хорооны ажлыг засгийн газрын мэдээлэл шилжүүлэх нь зүйтэй маа гэсэн ийм шийдлийг бол гаргаад өнөөдөр их хурал дээр бол хуулийн төсөл бол хилцэгдээд ингээд явж байгаа. За энэ бол тусдаа асуудал. За нөгөө талд юу ярих гэж юм гэхээр хамгийн сүүлд бол агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал болсон байж байгаа. За тэр хурал дээр юу яригдсан бэ гэхээр шахмал түлш үйлдвэрлэх юм, кокс түлш үйлдвэрлэх юм, үйлдвэрийг бол 2-р дулааны цахилгаан станцыг түшиглээд ингээд барих хэрэгтэй байсан. Улсын төсвөөс бол 17 тэрбум төгрөг авчихсан. За 2011 онд хүлээлгэж өгөх хэрэгтэй байсан боловч өгөөгүй. 12 онд бол өгөөгүй. За 13 онд бол яг л бас өгөөгүй. Өгөөгүй шалтгаан болгон дээр тодорхой шалтгаан тайлбаруудыг бол албаныхан тавьдаг. Өөрөөр хэлэх юм бол тэр нь болохгүй байх, энэ нь болохгүй байх, гормын алдаа гэдэг ч юм ингээд янз бүрийн зүйлүүдийг яриад шалтгаан тоочдог. За яг ийм байдалтайгаар өнөөдөр 2013-аас 14 оны энэ өвлийн улирлыг бол үндсэндээ эхлүүлээд өвлийн эхний сар бол эхэлчихсэн явж байгаа. За иргэдэд утаагүй зуух тараахын төсөл бол нэлээд бас явсан. Гэхдээ утаагүй зуух тараах төсөл гэдэг маань өөрөө нэг бүтэн ажлын тэр чигээр бүтэн бүхэл хэсэг гэсэн үг биш. Нэг бүхэл том ажлын бол өчүүхэн нэг хэсэг нэ гэж ойлгох гээд болох юм. Утаагүй түлшинд өөрөөр хэлэх юм бол утаагүй зууханд утаагүй түлш буюу өөрөөр хэлэх юм бол тэр коксчдаг түлшийг түлж байж нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол үндсэндээ бол 50 орчим хувиар 2013 он гэхэд буурна гэсэн ийм төлөвлөгөөг бол гаргасан байсан. За харамсалтай нь утаагүй түлш үйлдвэрлэх, шахмал түлш үйлдвэрлэх тэр үйлдвэр маань ашиглалтанд орж чадахгүй байгаагаас бол ийм зүйл үүсэж байгаа маа. За хамгийн сүүлийн хуралдаан дээр цагаан дарга буюу ерөнхийлөгчийн тамгын газрын дарга агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга ямар байдалтайгаар ямархуу байдлаар албаныханд үүрэг даалгавар гэж асуудлыг ярьж байсан бэ гэдгийг хэлье. Өөрөөр хэлэх юм бол үндсэндээ 2-р цахилгаан станцыг бол ярихаас ч дургуй урч байна гэсэн ийм бол хандлагыг бол илэрхийлж ярьсан байгаа. Ингээд мэдээлэл хүргэе. Тэгээд ер нь
улсын их хурал засгийн газар холбогдох хүмүүст нь бас хариуцлага тооцох асуудлаа санал оруулнаа гэдэг зөв эхнээс нэг хэлчихье. Тэгээд ер нь одоо арай л юу байна да нэр үнэхээр. Ингэж одоо цаашаа явах газар бол байхгүй гэдгийг нэг хэлчихье. Одоо ТЭС 2-ын тухай одоо ер нь ярихаас ч ер нь одоо дургу өрдөг болж байна одоо үнэхээр. За нэг юм байдаг. За өөр асуух зүйл юу вэ? Тэгээ ингээд сайд нар гэсэн чинь төрийн нарийн бичиг гэсэн чинь байхгүй ингээд хүмүүс ингээд буураад байгаа. Тэр одоо эцсийн дунд бол та нар биш одоо тэр бид нар бүр сайд төрийн нарийн бичиг тэр хүмүүст нь хариуцлага тооцох асуудлыг одоо ерөнхийлөгч танилцуулна. Тэгээ цаашаа ингэж үнэхээр хариуцлага тооцож явъя. Бид нар утаатаа дан хийж яах гэж ярьж байгаа шүү дээ. Дан хийж байгаа бол тэгэл дайтж байгаа юм шиг л ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэгч одоо нэг 50 цагт л нэг амралтаараа амарч байгаа хүн шиг л одоо ийм байгуулж өгвөл тэгж өгвөл ингэж өгвөл гэж бахан болцолт нөхцөл тавьдаг ийм байдлаар цаашаа явах газар бол байхгүй. За 11-р сарын 8-ны өдөр агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдаан дээр тус хорооны дарга ерөнхийлөгчийн хамгаалалтын зам дарга цагаан ийм байдлаар асуудлыг хэлжээ. За энэ өдрөөс хойш үндсэндээ бараг 1 сарын хугацаа өнгөрөөд байна. За энэ сарын хооронд 1 сарын хугацаанд ямар ажлуудыг хийж урагшлуулж чадваа. Үндсэндээ 200 мянган тонн коксжихын түлшийг үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр гэжсэн боловч энэ жил 19 мянга орчим тонныг л үйлдвэрлэж магадгүй гэсэн ийм эргэлзээтэй зүйлийг бол хэлсэн. За энэ тоо маань өөрөө 19 мянган тонноо үйлдвэрлэж чадах хэмжээнд байна уугүй гэдгийг өнөөдөр тус хорооны одоо нарийн бичгийн дарга Мигмараас бид тодрууллаа. Ер нь 2 дугаар цахилгаан станцыг түшгэлсэн энэ шахмал түлшний үйлдвэр бол үндсэндээ ажиллахгүй байгаа. Өнөөдөр хүртэл ажиллахгүй байгаа гэсэн ийм мэдээлэл тайлбарыг өглөө. ТЭЦ 2-ыг бол үндсэндээ одоо янз янзын шалтгаан байгаа гэдэг. Яг нэг өгөөлөхөд үндсэндээ 100-наас нь хагас кос гарахгүй. Лабораторийн нөхцөл турсан одоо юу гэдгийг дэлхий дээр байхгүй. Тийм учраас бид энд хууртаад бас 2 жил алдлаа шүү дээ. Тэгээд одоо бид нэмэгдүүлээд түлшний үйлдвэрүүдийг байгуулах. Тэгээд улсын төсвөөс мөнгө гарахгүй. Яг хувийн одоо зах зээлийн зарчмаар хувийн үйлдвэрүүд саналаа тавьчихсан. 10 хэдэн компани тавьдсан. Тэрнээс 4 компани нь одоо 2 нь хийгээд эхэлж байна. Нэг компани дараа жилээс эхэлнэ. Гэх мэтчлийн арга хэмжээнд авсан. Гэхдээ өмнө нь ажиллаж исэн хагас коксны үйлдвэрүүдийг өргөжүүлэх тийм ээ тэрний одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай хөрс бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаас бас шүүмжлэлтэй хандсан үнэн. Яагаад гэвэл энэ дээр уул уурхай яамны дотор үүрэг функц нь түлшний асуудал байж байгаа байхгүй. Тэр түлшний хилцийг шүүмжилж. Энэ уул уурхай яамны ажил ерөөсөө одоо өнгөрсөн жил бол нэг дор хаяж бас 7-8 мянган тонн түлшээ Баянголын хангаад болж исэн байхгүй. Энэ жил үндсэндээ байхгүй болсон. Тийм болохоор энэ яамтай холбож бид нар шүүмжилтээ хандсан. Гэхдээ 12 сарын 1-ээс гээд өнөөдөр 1-2-3 болчихлоо тийм ээ. Тэгэхээр одоо эхний ээлж нь 2000 тонн түлш одоо МАК компани үйлдвэрлэсэн байгаа гачих ийм тохиролцоонд хүрсэн билий. Тэгээд энэ ажлыг бол бас энэ жилдээ за 12 1 сар 2 сард бол түлшээр хангая гэсэн ийм политик бариад явж байгаа. Гэхдээ өнөөдөр бол бас хэрэгжилт бүрэн хараахан болоогүй л байна. За хамгийн гол ярих ёстой асуудал гэвэл өнөөдөр 2 дугаар цахилгаан станцыг түшиглэж тэр коксчих түлшийг барих тендерийг авсан компанийн болон за тэр тендерийг шалгаруулсан албан тушаалтнууд ямар нэгэн байдлаар хинч хариуцлага хүлээгээгүй. Ингээд 2-3 жил дамраад явчихсан. Эцсийн дүндээ хэн охирч ийм гэхээр нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа 1 сая хүн бол энэ дээр тэр тендерийг охирж байгаа. Энэ 17 тэрбум төгрөг өөрөө татвар төлөгчдийн мөнгөөс буюу татвар төлөгчдийн хармаанаас гарсан юм мөнгө байж байгаа. За энэ шахмал түлшний үйлдвэр ашиглалтанд ороод бүрэн чадлаараа ажилласан бол 2013 онд нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол утаагүй 100, утаагүй түлш 2 нийлээд бол 50%-аар бууруулж чадна гэсэн ийм тооцоог бол хийгээд байсан юм байна. Харин гэтэл өнөөдөр юун 50% та мантай юм байгаа дүр зургийг тавхан миний хажууд харагдаж байгаа дэлгэснээс бол харж байгаа хаа. За засгийн газрын гишүүн байгаль орчин ногоон хөгжлийн сайд оюунаас бид өнөөдрийн засгийн газар дээр энэ асуудлыг юу ярьж гин үгүй юу? Хариуцлагын асуудал ямар байдлаар ярьж байна вэ? Энэ хариуцлага тооцохгүй ингээд цааш явах юм бол энэ байдал ингээд үргэлжлээд байх юм биш үү гэсэн ийм асуултыг тавилаа. Мэдээж иргэд олон нийт бол энэ асуултын хариу хүлээж суугнал тодорхой байна. 2011 он 12 онд гаргасан шийдвэрүүд үйт юм билээ. Тэр ТЭЦ 2 дээр хагас коксны түлшний үйлдвэр байгуулнаа гэдгийг улсын төсөвт суулгаад тэр үйлдвэр одоо бол ашиглалтанд орохгүй байгаа. Тэгээ энэ бас ерөнхий сайд дээр засгийн газар дээр ч гэсэн хит хэдэн удаа яригдсан асуудал. Тэгээ хариуцлага тооцох хууль хяналтын байгууллагаар шалгуулах гэдэг зүйл бол тэр шугамаар бол явж байгаа. Өцөгдөр ороо ерөнхий сайд дээр юу гэж яригдсан бэ гэхээр уулуурхай бас түлш хариуцлагын үед уулуурхай сайд би бас байсан. Тэр ТЭЦ 2 дээр ажиллахгүй байгаа
үйлдвэр дээр ажиллахгүй гэдэг нь дулаан үйлдвэрлээд дээрээс нь бас хагас коксын түлш үйлдвэрлэх байсан. Зэрэг үйлдвэрлэж чадахгүй. За ядаж хагас кокс үйлдвэрлэх тэр цехт нь брикетэн түлш нийлүүлж үйлдвэрлэж эхэлье гэсэн шийдэл рүү бол бас хүрч байгаа л да. Зэрэг явахгүй ядаж нэг нь явуулъя гэх. Гэхдээ тэр хууль хяналтын тэр хариуцлага тооцох мооцох нь бол тэр холбогдох байгууллагуудаар бол явж байгаа хөө. Тэр манай бас яг эрх мэдлийн хүрээнийх биш. За шахмал түлш худалдаанд байхгүй байгаа тохиолдолд иргэд зайлшгүй одоо нүүрсэл түлж тарна. Өөр одоо нүүрснээс өөр түлх зүйл үндсэндээ байхгүй. Нийслэл Улаанбаатар хот бол дэлхийн хамгийн одоо хүйтэн нийслэл гэдэг юм цолыг хүртэл авсан байдаг. Тэгээ энэ утгаараа бол нүүрс түлж одоо халуун дулаанаа одоо гаргаж хангахаас өөр хэрэглээг хангахаас өөр ямар ч аргагүй байгаа. Ягаад гэвэл зах зээл дээр тэр гарах ёстой байсан шахмал түлшинд байхгүй болчихсон. За харин налаахын нүүрсний уурхай бол тодорхой шийдвэрүүдийн улмаас хаагдсан. Өөрөөр хэлбэл нөөц нь дууссан. За дээрэс нь одоо хүн тэнцээ ажиллахад бол аюултай, эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй гэдэг юм шалтгаануудаар тодорхой шийдвэр гараа хаасан. За энэ тохиолдолд Багнуурын нүүрсийг өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын одоо айл өрхүүд болон за ТЭЦ 4 станцууд бол түлж байгаамаа. За гэтэл Багнуурын нүүрс маань өөрөө зөвхөн үйлдвэрлэлийн зориулалттай. За цацрагийн одоо бол бас өндөр юм идэвхтэй. За дээрэс нь хорт хаягдал одоо хий бол их ялгаруулдаг. За дээрэс нь налаахын нүүрстэй харьцуулахад бол илчлэг баг гэдэг ийм маш олон юм дутагдaltaй байдаг. За энэ маань бол өөрөө өнөөдрийн яа харахгүй шийдэх юм халуун одоо сэдв одоо мөнхийн одоо баг сэдвэ гэж хэлж болохоор ийм асуудал бол тавигдж байгаа юм. Өнөөдөр налаахын нүүрсний нөөц дууссан учраас Багнуураас түлхээс өөр аргагүй байдаг. Гэтэл Багнуурын нүүрс маань иймэрхүү дутагдaltaй байна шүү. За дээрэс нь энэ шахмал түлш байхгүй болж байгаа тохиолдолд албаныхан бол өнөөдөр зөв нүүрснээс түлж байгаа тэр утааны хий чанарын одоо хэмжээ бол буурсан, агаарын бохирдол буурсан гэж тодорхой хэмжээр тайлбарлаад байгаа боловч энийг няцаах нэг баримтыг өнөөдөр эрчим хүчний сайд хэллээ. Эрчим хүчний сайдаас 13 онд нийслэл Улаанбаатар хотын хэрэглэх тэр нүүрсний хэмжээ нэмэгдэж гин үү, ямар байдлаар нэмэгдэж байна вэ? Эсвэл багасаад байна уу гэдэг энэ тоог бол авлаа. За эрчим хүчний сайд Сономпил юу гэж хариулсныг одоо үзвэл. Цахилгааны хэрэглээ бол өнгөрсөн жилийнхаас одоо яг чадлаараа тооцох юм бол 60 мегаваттаар өсөж байгаа. За тэгэхээр энэ өсөлтийг бол эрчим хүчний салбарын бодлогоор Орос улбаны улсаас эрчим хүчийг нэмэгдүүлэх замаар, урд хөршөөсөө нэмэгдүүлэх замаар эрчим хүчний хэрэглээг тасалдуулахгүйгээр ард иргэдэд хангаж байгаа. За нүүрсний хэрэглээ маань дагаад өсөж байгаа. Багнуур, Шивэгийн урхаа өнгөрсөн жилүүдийнхээс бол 500 мянгаас 600 мянган тонноор илүү бэлтгэсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2 уурхаа хоёулаа 20-оос 45 хоногийн нөөцтэй байж байгаа. За тэр чанарын хувьд бол мэргэжлийн улсууд бол хэлэх байх. Ер нь бол налаахын нүүрсний уурхаатай харьцуулах юм бол налаахын Багнуурын нүүрсний уурхааны чанар бол муу байдаг гэдэг хэлмээр байна. Харьцангуй нийлжлэгдэн хөрөхгүй гэсэн үг. Өчигдөр халуун сэдвийн хөтөлбөрөөр та бүхэндээ халбарт бус өвчлөл бол сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж байгаа гэсэн ийм сэдвийг хөндөж хүргэсэн. За энэ дээр яригдсан нэг асуудал бол хүний одоо өвчлөлийн эрүүл мэндийн шалтгааны 15% нэмэлгээс эдгэр гэсэн шалтгаалдаг 35% нь бол хүрээлэн байгаа орчноос шалтгаалдаг гэсэн ийм тоо баримтыг эмч мэргэжилтнүүд хэлж байсан юм. Тэгвэл утаанаас болж эрүүл мэндэд ямар ноцтой одоо аюул занлыг учруулж байгаа юм бэ гэдэг статистик тоо мэдээг та бүхэндээ үзүүлж байна. За амьсгалын тогтолцооны өвчлөл 10,000 хүн ам тутамд ямархуу байсан бэ гэдгийг та бүхэн харж байна. 2007 онд 732 байсан бол за ингээ 2008 онд бол үндсэндээ нэмэгдээд ингээ явсан байж байгаа төр зургийг харууллаа. За цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл 10,000 хүн ам тутамд 2007 оноос хойш ингээд бас өссөн ийм дүр зурагтай бол харагдаж байгаамаа. За жирэмсэн эмэгтэйчүүдийн 20-27% нь эрт хожуу хордлоготой нийт төрсэн хүүхдүүдийн 3.2-оос 3.6% нь хүчилтөрөгчийн дутагдал амьсгалын замын хямралтай төрж байна гэсэн ийм ноцтой мэдээлэл бол статистикаас бол харагдаж байгаа юм. За дээрэс нь нэг мэдээллийг бол хүргэх гэж байна. Юу гэхээр иргэд бол агаарын бохирдлыг үүсгэхэд бол тэртээ тэргүй одоо гол үүсгэж байгаа хүмүүс нь иргэд байгаа. Нийслэл Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэд байгаа. Ялангуяа одоо гэр хорол хашаа байшинд амьдарч байгаа иргэд байгаа. Гэтэл энэ иргэд маань зайлшгүй нүүрс түлхээс өөр бол аргагүй. Тухайн үед ямар зүйл яригдчихсэн гэхээр нүүрс түлүүлэхгүй шахмал түлш түлүүлнэ. Шахмал түлш түлээг нүүрс түлж байгаа айлууд бол одоо агаарын бохирдол хувь нэмрээ оруулсны одоо татвар гэдэг юм ийм зүйлийг авна гэсэн ийм тодорхой шийдвэрүүд ч бол гарч исэн. Энэ өөрөө бас ухаалаг төрлийн шийдвэр мөн үү үгүй юу? Нөгөө талдаа түлхэхэд түлшийг нь гаргаж өгөхгүй байж ийм татвар авнаа, ийм одоо торгуул оногдуулна гэдэг. Нөгөө талдаа улсын төсвийн өчнөө мөнгийг идчихсэн гэсэн хэрнээ үйлдвэрээ барихгүй байгаа, ашиглалтанд оруулахгүй байгаа, шахмлаа түлшээ зарахгүй байгаа энэ компаниудыг албан тушаалтнуудтай хариуцлага тооцож чадахгүй байж
иргэдээсээ татвар нэмэгдүүлж авна гэдэг ийм зүйл ярьж байгаа төр нь өөрөө ухаалаг төрийн шинж мөн үү үгүй гэдэг асуудлыг одоо сүүлийн үед ухаалаг төр гэдэг үг их модонд орж байгаа учраас энэ үгтэй хавсарч ингэж тавихад бол хүргэж байгаамаа. Тэгээд иргэдээс бохирдлын татвар аваа гэдэг ийм үүрэг даалгавар бол байгаль орчин ногоо хөгжлийн яамн дээр бол очсон байгаа. Харин байгаль орчин ногоо хөгжлийн сайд оюун энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ гэдэг үзүүлээ. Манай яам дээр бол агаарын бохирдлыг үүсгэж байгаа үүсгчүүд дээр татвар агаар бохирдуулагчийн татвар ногдуулах журмыг боловсруулах ёстой гэсэн даалгавар бол хуулиар ирсэн. Энийг бид нар яам дээр хийдэд ярьсан. Гэхдээ яг өөрөө чинь асууж байгаагаар гэр хорооллын айл болгоноос та ингээд төлж нүүрс төлж байгаа учраас тэдэнд төгрөг төлөө гэдээ агаар бохирдуулсны төлбөр авах болоогүй байна гэж бид үзсэн. Яагаад гэвэл зүгээр айл болгоноос 10 мянган төгрөг авчаа гэхвэл амархан. Гэтэл тэртээ дөрөв хүүтэн тэртээ дөрөв дулаан байх хэвээр тэртээ дөрөв төлснөөс нүүрснээс өөр тий бусад шийдлүүд нь тэр болгон бэлэн биш байгаа учраас цахилгаан газ өөр шийдлүүд бас бэлэн биш байгаа учраас энийг ийм болохоор бид нар эх жил хүртэл хойшлуулсан журмаа. За иргэд бол утаа буураагүй өглөө өрөөдөө бол амар байна гэдэг өдөр болгон одоо хүн болгон жирийн одоо хүмүүс бол ярьж байгаа энийг тав хүн эргэн тойрноос ч сонсож байгаа бах. За гэтэл албаныхны зүгээс бол утаа харахад бол буураагүй ч гэсэн тодорхой хэмжээгээр доторх агуулмж хортой хийн одоо агуулмж нь бол буурсан гэсэн мэдээлэл өгөөд. За нөгөө талдаа энэ чинь харахад зарим тохиолдолд бол утаа биш зарим тохиолдолд манан байгаа гэсэн ийм тайлбар хэлээд байгаа юм байна. Тэгэхээр бид нар энэ дээр бол бас мэрэгжлийн одоо хүмүүсээс бол тодруулах юм шаардлагатай гэж үзэж за манай цагуурч одоо өн болттой бол холбогдож байна. Өн бол Оройн Түргээ. За Оройн Түргээ. Тэгэхээр яг ийм тайлбарыг хэлээд байна л да. Энэ бол харахад ингээд утаа биш утаа мэд харагдаж байгаа боловч зарим тохиолдолд бол нийслэл хотод бол их хэмжээний манан бууж байгаа гэж яг ийм тохиолдол байгаа мó. Ерөн зүгээр одоо сүүлийн цаг агаарын мэдээг ингээд аваад үзэхэд ийм тохиолдол байна уу? Эсвэл утаа манай хоёр ч одоо эрс ялгаатай зүйлүүд үстэй яаж бодсон? За яг сүүлийн үед хотцоорын газар бол утаат манан гэдэг үгийг бол нэлээд хэрэгжилж байх шиг байна. За би тэгээд Будан унаар манан гэсэн гурван ойлголтол яваад байгаа юм л да. Эхлээд энэний талаар үзэгчдэд дэлгэрэнгүй хэлье. За тэгэхээр Будан гэдэг бол ерөөсөө 1 км-ээс 5 км алсын барааны харагдцыг бол муутгах нь. За унаар гэдэг нь 10 км дотор бол байна. За Будангийн тухайд авч үзэх юм бол энэ бол хамгийн сүүлийн үеийн тодорхойлт гэж ойлгож болно. За нийслэлийн орчны агаарын орчин шинжилгээний газраас бол гаргасан томьёол гэж хийж болно. За манан бол агаарын температур хасах 30 км-ээс доош орсон үед орж хүйтэрсэн үед хотцоорын газар төмөр зам за нисэг онгоцны буудал орчмоор бол агаарын харьцангуй чийгшил 50%-аас бага байхад манан ажиглагдгийг бол за сүүлийн үеийн ажиглал судалгаагаар бол тогтоожээ гэсэн ийм томьёол бол байгаа юм. За тэгэхээр ерөнхийдөө бол хараад бол манан байна уу, Будан байна уу, за агаарт тархсан утаа байна уу гэдгийг бол ялгахад хэцүү. Гэхдээ бол нийслэлийн бидэнд иргэдэд бол утаа үнэртэж байгаа нь бол ойлгомжтой. Хамаар хагад цацаад ханилгаа найтайгаад яваад байгаа нь бол мэдэгдэж байгаа. За тэгэхээр би бас энэ дээр бас Усагур орчны хүрээлэнгийн за нийслэлийн ойр орчмоор 3 станц бол ажигладаг, байнгын үйл ажиллагаа явуулдаг. Ажиглалтын 3 цагт мэдээг үзэгчдэд танилцуулъя гэж бодсон. Зөвхөн өнөө өглөөний мэдээгээр. За буян тухай станц 222 дугаар станц за цагаагаар цэгмэнц гэж ороод ажиглалтын мэдээгээр манай үзэгчдүүд өөрсдөө бас харж болно. За өглөө шөнийн 02 цагийн үед бол 15 хим 16 хим хүүтэн байсан. За өглөө 8 цагийн үед бол 16 хим, за 11 цагт бол 13 хим, за 14 цагт бол 6.6 хим гээд температурын хувьд бол өмнөх өдрүүдтэй харьцуулахад бол тийм ч бас хүүтэн биш байсан. За энэ дээр нэг зүйл тодорхой байгаа нь салхины хурд байгаа юм. 1-ээс 3 м/сек салхитай байсан. Зөвхөн буян тухай станц дээр 1-ээс 3 м/сек. За тэгвэл нь 292 дугаар станц. За 292 дугаар станц гэдэг бол нэгдүгээр хоолд байрладгийг бол үзэгч манай мэдэх бах. За мөн л температурын хувьд бол онцгийн өөрчлөлтгүй буюу за 8-аас 10 хэмийн хооронд бол хэлбэлзэж байгаа юм. За салхины хурд бол бүр тэгээс 2 м/сек салхитай. За мөн л бүх ажиглалтын мэдээгээр буюу шөнийн 2 цаг, өглөөний 5 цаг, за мөн өглөөний 8 цаг, 11 цаг, 12 цаг, 15 цаг, 17 цаг гээд 3 цагт ажиглалтын мэдээнд утаа бол ажиглагдсан байгаа юм. Энд унаар гэсэн ямар ч үзэгдэл бол ажиглагдаагүй гэдэг нь бол шууд бол харагдаж байгаа. Цагуурч нар бол ажиллаа хийж байгаа. За манан юм Будан эсвэл за унаар ажиглагдсан бол хэлнэ. За дараагийнх нь бол 295 дугаар станц. Энэ бол их сургуулийн станцыг бол хэлж байгаа юм. За мөн л температурын хувьд бол өдөр 14 цагт 3 хэм хүүтэн байсныг эс тооцвол за бусад цагуудад буюу өглөө 8 цаг, 11 цаг, за шөнийн тэг 2 цаг, 02 цаг, өглөөний үүрийн 05 цагуудад бол мөн л бүгдэнд нь утаа ажиглагдчихсан. За температурын хувьд бол харьцангуй бас хүүтэн өдрийг бодоход бол бага байсан. Салхины хурд бол 1-ээс 3 м/сек салхитай. За ингээ бодоод үзэхээр дулаахан өдөр байгаа юм шиг боловч за хүүтэн өдрөө бодоход бол харьцангуй за гэр ороолын иргэдэж байд юм уу? За бага гал түлэх юм шиг. За үүнд бол утаа бол шууд нөлөөтэй
За дээрэс нь нэмэгдээд дулаахан байна. Гал баг төлнө. За утаа бол бага байх хэвээр. За эсвэргээрээ бол энд бол нэг зөвчин зүйл нөлөөлж байгаа нь бол салхины хурд бол байгаа юм. Салхи бага байгаа учраас утааны инверс бол тогтсон. За ялангуяа өглөөний 5 цагт бол буюу за ялангуяа 5-аас 6 цагийн үед нар мантахаас нэг 40 минутын өмнө бол нийслэлийн дээгүүр харах юм бол утааны инверс бол бүрэн утгаараа тогтчихсон. За нийслэл хот бол утаанд бол дарагдсан байдалтайгаар бол ялангуяа өвлийн үйлрэлд бол харагдана. За яг одоогийн байдлаар өвлийн үйлрэлд бохирдуулж байгаа гол бодис нь бол хүрлэг хий буюу за нүүрсний гаралтай бохирдуулагч, за мөн азотын давхар эсэл буюу за бензиний гаралтай бохирдуулагч гэсэн хоёр бохирдуулагч элемент бол агаар тархаж бол за машин болон за мөн нүүрс түүснээс бол голлон бол бохирдуулж байгаа юм. Уг нь бас дулаахан өдөр бас машина нийслэлийн иргэд манаас баг халаагаад байх юм шиг санагдаж байгаа. За гэхдээ бол өмнөх өдрүүдийг буюу харьцангуй дулаан өдрүүдийг бодоход бол машины бензин гаралтай буюу бензиний гаралтай бохирдуулагч бодис бас өмнөх өдрүүдэд бодоход бол нэмэгдсэн байгаа юм. За 100 цагт бол том ширхэг тооцонцор, жижиг ширхлэг тооцонцор гих зэрэгээр бол нэмэгдэж агарыг бохирдуулж мөн бас харшлыг эксэгдэг бол энэ удаад бол азотын давхар эсэл болон за бензиний гаралтай бохирдуулагч бодисууд бас ингэж нөлөөлж бол байгаа нь бол харагдаж байна. Энэ бол манан бодон биш, зөвхөн утаа гэдэг нь бол эндээс бол шууд харагдаж байгаамаа. За цагуурчдын баримт бол үндсэндээ бол албаныхны өгж байгаа мэдээллийг бол няцаалаа гэж ингэж ойлгож байна. Баярлалаа өнөө л доо. Тэгэхээр бас иргэдээс ирж байгаа мэдээллийн дагуу ер нь газ татаж шийдвэрлэе, за төвлөрлийг сааруулах ёстой гэсэн янз бүрийн юм шийдлүүд яригддаг. За энэ шийдлүүдийн тухайд ч гэсэндээ ер нь засгийн газрын гишүүд, их хурлын гишүүд бол энэ шийдлүүдээ бид нар эргэж бас харах ёстой гэсэн ийм зүйлүүдийг ярьж байгаа юм. Ингээд улсын хурлын гишүүд болон засгийн газрын гишүүдийн байр суурийг хүргэе. Аль болох одоо хүн амын төвлөрлийг сааруулах нь утаа шийдэх гол арга. Тэрнээс өөр болцоо бол энэ нүүрсээр бол шийдэх болцоогүй. Үнэхээр томхон шийдээгүүл энэ Чингис Бонд гэдэг гадны үр зэлээр шийдэх гэж байгаа бол Улаанбаатар хотоос бид шатдаг хийгээд ачих хэрэгтэй. $1 тэрбум хүрэхгүйгээр бид Улаанбаатар хотыг хийн түлшинд бүрэн шилжүүлж чадна. Дэлхийн нийтийн туршлагч тэр хизээч нүүрс төлсөн нөхцөлд утаанаас салахгүй нь тодорхой ойлгомжтой. За эрчим хүчний салбарын хувьд бол төвлөрөл хэрэглэгчд одоо хаана одоо дулааны хэрэглээ бий байна, цахилгаан дулааны хэрэглээ хаана байгаа тэндээ тохируулж үйлчлэгөө үзүүлж байгаа гэж болно. Ер нь бол засгийн газар их хурл дээр бол энэ төвлөрлийг сааруулах, хүн ам бодлоготой асуудлыг бол жижиг бодлого гаргах зүйтэй гэж бодож байгаа. Сүүлд засгийн газар дээр тодорхой асуудал оруулж ирсэн. Нүүрснээс газ гарах асуудлыг Хятадын Sinopec компанитай урьдчилан байдлаар гэрээ байгуулсан. Ерөнхий сайд Хятад улс айлчилж байхдаа энэ гэрээ бол байгуулагдсан байгаа. Оростой 5 хоолойн асуудлыг, 5 шугамын асуудлыг эдийн засгийн Батбаяр сайд бас санаачлаад тодорхой айлчлалууд сая тэрвч тоог сайд явахдаа бол бас энийг ярьсан байгаа. 5 шугам гэдэг маань нефтийн хоолой, газын хоолой, цахилгаан дамжуулах сүлжээ, төмөр зам гэдэг ингээд энэ 5 хоолой гэдэг томхон асуудлыг бол зайлшгүй уулз толгон дээр тавьж шүү гэсэн асуудлыг бол засгийн газар дээр ярьж байгаа. Тэгээд нэгэнт одоо нүүрсийг бас хийжүүлэх боломжтой болсон учраас тэгээд олон жил яригдж байгаа ч гэсэн одоо л яг бодиттойгоор нүүрсийг бас хийжүүлэх энэ төсөл урагшлах бас бодиттой боломж гарч байгаа учраас ямар ч байсан гэрээнд гар үсэг зурсан байгаа энэ дээр төслийн нэгж байгуулад урагшлуулах үүргийг бол засгийн газар дээр өгсөн. Нэгэл зэгмийн сайт дээр утаанд бүдгэрч байгаа хүний эрх сэдвт юм нийтлэлийг бол тавьсан байгаа. За энэ нийтлэлээр нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол хэрхэн яаж жилээс жилд нэмэгдэж, хэрхэн яаж хөрөнгө мөнгийг зарцуулж байгаа боловч үндсэндээ ажлын үр дүн ямар байна вэ гэдэг асуудлыг бол нэлээд шүүмжилж, за баримтуудыг бол гаргаж, за бас шийдлүүдийг санал болгож ингэж бичсэн байгаа. За дээрэс нь хамгийн гол нэг уриалгыг хүргүүлсэн байна. Юу гэвэл хүний эрхийн өдрөөр бүгдээр хорт утааны багтаа жагсаж эсэргүүцлээ илэрхийлье гэдэг ийм санааг бол дэвшүүлжээ. Монгол улсын үндсэн хуулинд хүн амьд явах хэрэгтэй, тэр амьд явах эрхийг нь засгийн газар төр бол баталгаажуулж байх ёстой. Ингэж чадаагүйхэн төлөө иргэдтэй бол нөхөн олгоор бас олгож байх ёстой гэдэг ийм санааг бол тусгасан байдаг. За гэтэл юу иргэдэд нөхөн олгоор олгох нь битгий л өнөөдөр утаа нэмж одоо үүсгэснийхаа төлөө бол эргээд одоо татвар төлөх, торгуул төлөх ийм байдалтай болчиход байна. Гэтэл тэр утаагүй түүш гэж ярьж байгаа, шахмал түүш гэж ярьж байгаа зүйл нь бол худалдаанд хараахан өнөөдрийн хүртэл байхгүй байгаа юм аа. Ийм одоо бодлогын уялдаа чиглэл байхгүй юм зүйлүүдийг бол өнөөдөр халуун сэдв хөтөлбөрөөр хөндөж ярьлаа. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Маргааш 22 цагт эргээд уулзъя. Түр баярлалаа.